За би Доронтой аймаг Баян-Дунд сумын Харьяат Дамжин сөрний дашны өнгөч хүн байна. Мал эмнэлгийнхээ 100 жилийн ойг тэмдэглэж байгаа эмч ажилчдаа баярын мэнд хүргье. Би Баян-Дунд суманд тракторын жолооч хийж байгаад хугацаа цэргийн албанд татагдж сэргийн албаа хааж дуусгаад Улаанбаатар хотод толгойтын авто сургуулийг төгсөж аймгийн мал эмнэлгийн газарт 24 жил жолооч хийж мал цэргийг эрүүлжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж ажилласан. Жолооч хүнд явахгүй зам уулзахгүй хүн гэж байдаг бай. Мал цэргөө өсгөн арилжуулж яваа малчтаа энх явж мөнгө жаргаарэ гэж хүсэн өрөөё. Би өөрөө эмч хүн биш гэхдээ бол одоо машин техникээс цаг тохой үед нь малын янз бүрийн халдвар төрснөө дуудлагад бэлэн байх мөн цаг тохой үед нь эмчнэрээ саадгүй хүргэж авчрах энэ үхэндвэл одоо өөрийн биеэ дайсалж унаа машина байнгын бэлэн байдалд ажиллаж байсан. За энд одоо бас яг ер нь тийм нэг сонин тохиолдол ярихад бол ер нь мал эмнэлгийн жолооч гэдэг шиг бас нэг их хараад байхгүй. Тухайн үед тэр малын эмчтэй туслана. Тэр хүнийг одоо хөнгөн чуурхай авч хүрэх ажилд бол одоо тодорхой хэмжээнд ажиллана. Тэгээд нэг дурсамжтай яриа гэхэд Матад суманд техник хомын одоо малын эмчийн дадлагын уятнуудтай ажиллаж одоо хонин тарилга хийж байхад муу нохой гэж нэртэй хүн тэр одоо малын эзэн байсан байна лээ. Тэгээд нэг техник хомын хүүхэд хашааны хаалга дийлэхгүй нэг эмэгтэй хүүхэд 2-3 хол гаргасан чи тэр одоо гэрийн эзэн их загинжээсэ. Чи одоо яхлаараа хон тариулахгүй гаргацдаг хүүхэд гэж тэгэхээр нь тэр хүүхэд одоо бас их сандарсан юм да хар нохоо хаалга 8 барилцаарэ гэсэн чи хүний нэрээр нь хэлэхгүй яасан айхтар хүмүүс загинж яхад нь би чи одоо ямар хүн чиг олигтой нэртэй биш байж хүүхэд загнаад байхдаа яад юм гэсэн иймэрхүү сонин тохиолдлууд гарч байсан.